За 2005 онд батлагдсан хууль 10 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Хамгийн сүүлийнх нь 2024. Тэгээд нэмэлт өөрчлөлт орох болгондоо сайжирсан үг бол бас сайжраагүй. Тэгээд энэ хууль ингээд 2 жилд нэг удаа өөрчлөгдөх гэсэн үг л дээ. 650 хүний орон тоотой 26 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардалтай үндсэн хөрөнгө нь 16 тэрбум юм байна. Тэгээд энэ аудитын дүгнэлтээс шүү. Одоо тэгээд энэ Монголын үндэсний телевизийн одоо олон нийтийн радио телевизийн энэ хөрөнгө 16 тэрбум 900 сая төгрөг үнэлэгдэж байгаа мó гэдэг нэг асуулт байна. Чи маш том объект шүү дээ. Тэгээд Кинофондо 4.2 тэрбумаар үнэлсэн юм байна. Энийг яаж үнэлсэн бэ гэдэг нэг асуулт байна. Түүх музейн одоо дурслах зүйлд 24 сая төгрөг юм байна. Би бол энэс хавцсангүй их болов гэж бодож байна. Эхнийх нь. За бас нэг юм логикийн зөрчил байгаа юм. Үндэсний телевиз үздэг хүмүүс хураамж төлөх нь зөв үү гэдэг асуудал. Тийм болохоор би үндэсний телевизээс хэдэн асуулт асууж байгаа нь эхний ээлжинд зах зээлийн судалгаа буюу хийсэн судалгаан дээр Улаанбаатар хот 2 ангилаад түүний дотор мэдээлэл технологитой холбоотой нэвтрүүлэг за хүүхд залуучдын нэвтрүүлгээд үзэлтээр Монголын үндэсний телевиз бусад арилжааны телевизтэй рейтингийн хувьд хэд байд юм бэ? Ийм судалгаа байгаа хамгийн сүүлийнхээр. Ингэж асуухгүй бол бид нар ч одоо 2 жилийн өмнөх үйл ажиллагааны тайлан хэлцээд байна шүү дээ. Чи одоо өнгөрцөн гэсэн үг байхгүй. 2 жилийн өмнө. Энэ одоо ямар шалтгаантай нь мэдэхгүй байна. За хоёрдугаарт улс төрийн нөлөөлөл хэр байдаг вэ гэж 15 үндэсний зөвлөлийн гишүүнтэй миний буруу санаагүй бол энэ хуульд яг энэ томилгооны бол өөрчлөлт ороогүй. Улсын хурлаас засгийн газраас ерхэлж байсан. Тэгээд дандаа улс төрийн субъектүүдээс томилж байгаа учраас энд улс төрийн нөлөөлөл хараат бус байдал байхгүй байна гэж ойлголт бол энгийн локер байхгүй. Тэгэхээр та нарт ажил хүнд хийхэд улс төрийн нөлөөлөл дарамтчилт нь хэр байдаг вэ гэдэг. За 3 дугаарт энэ маркетингийн зардлын 2% гэдгийг нэгэнд энэ хуулийг хөндөх асуудал яригдж байгаа бол энийг нэгсэх хэрэгтэй. 2% нь ядаж 5% болгоход маркетинг орлогч нэмэгдэнэ. Тэгэхгүй бол 2%-гээ болгохлоо ичхаар тэнд яг нэг үйлхэд бизнесийн байгууллагуудад өрсөлдөө явдаг, ар үрийн хаалга явдаг. Тэгэхээр яг энэ зах зээлийн судалгаатай холбоотой юм. За дөрөв дэх асуулт нь орон тоогоо батлахтаа таад үндэсний зөвлөлийн гишүүдийг одоо оруулаа баталчихсан. Гэтэл энэ ч өөр хууль заасан үндэсний зөвлөлийн орны гишүүд байгаа шүү дээ. Тэгээ хууль заасан юмыг та нар орон тоогоор батлана гэдэг юм бас нэг логикийн асуудал зөрчил үүсэж байна. За тэгээд сүүлийн 4 жилд Монголын үндэсний олон нийтийн телевиз хичнээн төгрөг тоног хөрөмжөөр шинжилсэн. Үйл ажиллагааны шинжилт нь хэр явсан? Тэгээ нэг технологийн хоцрогдол нь хэр байгаа юм. Яагаад ингэ асуугаад байна? Хувийн хөрөнгө оруулаад сайн телевизэд хийж болоод. За шижир гүшүү хэллээ энэ хөрөнгөтэй холбоотой Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн за хөрөнгийн дахин үнэлгээн дээр бол одоо би анх ирсэн өдрөөс хойш бол нэлээ их ярьж байгаа энэ дахин үнэлгээ хийх энэ процесс бол манай Монголд бол энэ харьцангуй өөрөө их шинэ юм байлээ. Яагаад гэвэл та түрүү хэллээ энэ урлагийн одоо тэр тайз засалч гэдэг юм ингээд маш олон юмнууд байдаг. За энэ дээр бол бид нар анхаарах ёстой. За үзэлтийн судалгаа байгаа юу гэд за миний Монголд бол уг нь үзэлтийн судалгааг бол айгүй нарийн гаргадаг байсан энэ олон улсын максимагийнх нь тийм арга байсан юм байлаа нөгөө. За тэгээд тэр маань өөрөө компани маань дампуурсан. За би тэгээ 23 онд анх ирээд бол 23 оны намар нэг судалгаа бол хийлгэж ийсэн. За тэр маань бол тэгтээ зүгээр нөгөө маш цөөхөн үнээс хийжсэн судалгаа 22 онд MMCG-гийн хийсэн нэг тийм судалгаа байд юм байлээ. За тэрийг бас энэ гишүүдтэй бид нар дараа нь хөргүүлээ. За тэгээд тэрэн дээр бол та гишүүд маань бас яг хэлж байгаа зарим контентууд маань бол нэлээд их үзэлттэй байдаг. Тодорхой контентууд нь жоох үзэлтэнд бага байд юм байлээ. За улс төрийн нөлөөлөл байгаа юу гэж асуулаа. За би бол зөвхөн өөрийнхөө өмнөөс хариулна. Над дээр ямар нэгэн байдлаар одоо улс төрийн дарамт шахалт гэх юм уу тийм бол ирж байгаагүй. За 2% энэ орлого талаар зөвшөөрөгдсөн уран бүтээлийн 2% нэмэх асуудал бол за энэ бол яг болно. Бид нар бол энэ дотроо ярьж байгаа энэ хуулийн саналыг бол өөрсдийнхээ саналыг бол явуулж болох бах. Гэхдээ зүгээр NHK-ийг ч гэдэг юм уу энэ олон улсад харж байхлаар энэ хоёр янз байгаад идэм байлээ. Яагаад тэгэхээр нөгөө
тухайн улс үндэснийхээ нөгөө өв соёлыг тээж байгаа үр хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа гэдэг утгаараа бүр огт сурталчилгаа явуулах ёсгүй гэж бас үздэг улсууд байд юм байлээ. Зарим нь бол тэр нь одоо түрүү хэлсэн хураамж нь бол маш тодорхой. Тэгээд төсвийн батлагтаа төсөвт нь уялдуулаад хураамжаа үндэсний зөвлөл нь өөрөө баталж явж идэг ч гэдэг юм ингээ өөрчилж идэг. За хамгийн сүүлд тэгэхэд бид нар NHK-ийн түншүүдтэйгээ уулзж байгаад NHK бол хураамжаа нэмэх биш нэг удаа багасгасан байд юм байлээ. Яагаад тэгэхээр нөгөө техник тоног төхөөрөмжийн шинжилгээ хийж сүүлийн 10 жил хийгээ. За одоо бид нар ингээд тодорхой хэмжээний 2 жилийн пауз авах учраас энийг бол жоохон буулгаж байгаа гэж мэдээлэл бол өгч ирсэн. За хууль заасан орон тоон дээр бол за бид нар энийг бол эргэж харах зүйтэй баг. За сүүлийн 4 жилийн тоног төхөөрөмжтэй холбоотой шинжилэлтээр за яг одоо шууд ингээд 4 жилийн хугацаанд төдөн төрөний юу гэд хэлэхэд бол болохгүй байна. Энэ гэрэл захирал хариулах уу? За ахад асуулт дутуу байна гэдэг шижиг шүү. За тэр тэнд тэр юу руу суун? Ажлын хэсгийн гол руу орж суун. Тэгжэж хариулна. Сайн байцгаана уу? Миний нэр Алтан Цэцэг. Үндэсний зөвлөлийн өргөдлийг шалгах хорооны даргаар ажилладаг. Манай өргөдлийг шалгах хороонд бол үндэсний зөвлөлийн нэрээр ирсэн өргөдөл гомдлыг шалгаж үндэсний зөвлөлийн хуралд оруулж танилцуулахаас шийдвэр гаргахаас гадна судалгаа бас хийх үүрэгтэй байдгийг үүнтэй холбогдуулаад Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний хэмжээний нэр нөлөө иргэдийн итгэл хүлээсэн байдал гэж үндэсний хэмжээнд ийм рандом судалгаа хийсэн байгаа. 22 онд энэ Максима судалгааны байгууллагатай хамтраад тэгээд шижир гишүүний асуултанд нэмж хариулахад техник технологиор бусад телевизүүдийн хаана явдаг юм бэ гэж манайхыг асуусан. Зүгээр бусад телевиз арилжааны телевизүүдтэй харьцуулж энэ удаад бид нар судалгаа хийгээгүй. Хийхдээ бол ямар төрлийн дэлгэц төхөөрөмжөөр Монголын За 1 минут нэмээд үзэлт юм тодорхой хариулахгүй бол 1 минутанд багтахгүй шүү дээ та. Ажлын хэсгийн 1 орон микрофон. За ямар төрлийн дэлгэц төхөөрөмжөөр хүлээж авдаг вэ гэж орон нутагт болон Улаанбаатар хотод бид нар харьцуулсан судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр гэрийн зурагтаар бол манай нэвтрүүлгийг 51.7% үздэг юм билээ. Шугамын радиогоор 1.5, машины FM-ээр 6.7, машины дэлгэцээр 2.5, гар утсаар 7.4, компьютераар 2.2, iPad-аар 0.5 бусад хэрэглэлээр гээд ингэж гарч байгаа. Орон нутагт бол ойролцоо, ер нь ойролцоо ингэж гарч байгаа. Гэрийн зурагсаар 53, шугамын радиогоор 2% гээд. Ер нь нөгөө үндэсний олон нийтийн радио, телевиз, үндэсний хэмжээний нэр нөлөө, иргэдийн итгэл хүлээсэн байдал энэ ер нь хэр зэрэг хүлээн зөвшөөрч гэн гэдэг судалгааг үндэстэн даяар рандом байдлаар хийсэн ийм судалгааг төрийн байгуулалтын байнгын хороонд бид нар явуулсан байгаа. Хийсэн судалгааныхаа ажлыг явуулсан байгаа. Энэс би сая шижиг гишүүний асуултанд манай хийсэн Яг гоо технологийн шийдэл чи хийгдсэн байна л гэдэг юм л та би. Одоо би түрүүн жишээ боллоо шүү дээ. Одоо Univision, Sky Media гэдэг одоо 300 үйлчлэг үзүүлдэг энэ компаниуд айл ал телевизийн ямар хандлтайг гаргаж ирдэг. Гэхдээ тийм биз? Тэгэхээр нэг нь танаа суваг зарим орон нутгууд дээр эдгээрийн одоо дэд бүтцийг ашиглаж гарч байгаа бол зарим тохиолдолд энэ судалгаа хийгдэх боломж байгаа ч л гэдэг байхгүй. Тэгэд 23 оноос хойш гэж чинь 4 жилийн хугацаанд үзэлтийнхэн болон нэвтрүүлгийнхаа цар хүрээний хүүхд залуучдын хүрээний энэ судалгаа хийгээгүй болохоор та нар бизнес төлөлтөө яаж хийх юм бэ гэдгийг бас ингэн лог гэхгүй. Энд ч одоо нэг талаас орлого олж байгаа байгууллага шүү дээ. Тэгэхээр одоо зүгээр дахиад асууя. 2% 5-8% болгоод эфирийн цагийн сурчлагын цаг болж нэмэгдүүлээд телевиз үздэг хүмүүсээс 1000 төгрөг авахаа болчвол хөрөнгөний ялгаа, мөнгөн урсгалын ялгаа чи хэр өөрчлөгдөх юм? Нэмэгдэх юм уу, асагдах юм уу? Гэдгийг юм асуугаад байгаа юм. Шижир гишүүний асуултанд хариулахад түрүүн миний яг эргүүлэл анх ярьсан асуудал байгаад байгаа. Яг энэ судалгаа энийг ингээд өргөн үрэтэ хийлгэх гэхээр манай дээр яг үнэндээ төсвийн асуудал яригадад эхэлдэг. Яагаад тэгэхээр бид нар жилдээ байгаа төсвөө хүргэх гэж энэ хүмүүсийн цалин тавиад нийгмийн даатгалын шимтгэл, тэгээ энэ эрүүл мэндийн даатгалын төлөөд ингээд яаж үүмэн самунгүй байлгах уу, яаж энэ тогтцсон байгаа өнөөдрийн контентоо яаж тасралтгүй явуулах уу. За энэ хооронд энэ цахим шилжилтийг бид нар бас яаж хийх үү гэдэг энэ ажил маань явагдаж байгаа.
яриаггүй биш бол бид нар энэ судалгааг бол ярьж байгаа. Гол нь энэ нөгөө төсвийн асуудал байгаад байгаа. Яг өнөөдөр 2%-аас 7% болгоод за тэгээд яг үзэхгүй байгаа хэсгийг нэгээд хасвал хэд болох вэ гэхээр бид нар бол яг тэр тоо байхгүй. Зүгээр жишээ аваад хэлчихье. Намайг хүүхэд байхад үндэсний телевизэн цагийн үрд гэдэг бол мэдээллийн гол их сурвалж буюу тэрийг үнэн гэж итгэдэг байсан байхгүй юу? Үнэн гэж итгэдэг байсан. Одоо энэ өөрөө итгэлийн одоо хувь нь хэд байгаа юм бэ гэж та нар үзэлтээс суудаг. Univision-тэй ч юм уу эсвэл scam media-тэй яриад тэдний технологиор судалгаа хийж болно шүү дээ. Технологи хөгжсөн. Тэнд бас судалгаа хийж байгаа. Бүр инженеэр асуугаад байгаа бол Монгол комент цагийн үр төрийн үзэлтэй харьцаа хэд байгаа юм гэж суугаад байгаа байхгүй юу? Алинд нь илүү итгээд байгаа юм бэ гэж суугаад байгаа. Миний одоо маш энгийн болгож өгвөл одоо танд болж байгаа асуултыг байж байгаа. Тэгээд миний санал бол тэртээ түрүү үндэсний телевиз үздэггүй хэдүү байгаа юм. Энэ тоо байна уу гэдэг. Тоо байгаа бол 30% юм уу 40% нэг тоо байж л байгаа шүү дээ. 3 ч юм уу 5% мэдгүй. Тийм бол энэ хүмүүс 1000 төгрөгийг авах болоод маркетингийн 2%-аар 5% болгочиход тэр орлогоо зөрөөд олчих юм биш үү гэдэг. За шижир гишүүний асуултанд хариулъя. Жишээлбэл Монгол комент цагийн үрд хоёрын алийг одоо үздэг болоо гэж та одоо бүр их тийм хэлбэрчүүлсэн байдлаар асууж байна. Тэгвэл та судалгаа асуулаа. Тэгэхээр яг энэ тухайн контентийг хэдэн хүн үзэж байгаа юм бэ? Өнөөдөр энэ телевизээр үзэж байгаа зааланд байгаа 100 хүний 20% нь цагийн үрд үзэж байна. 10% нь Монгол комент үзэж байна гэдэг энэ судалгаа бол Монгол улс даяар бол байхгүй байгаа. Ер нь бол судалгааг сүүлийн үед яаж гаргаж яах вэ гэхээр хандлтын судалгаагаар л одоо гаргаж байгаа. Мэдээж энэ бол техник технологийн хувьд бол шинжлэгдэж судалгааных нь байгууллага нь өөрөө одоо энэ технологио нэвтрүүлжээж бид нар бол энэ телевизийн төвшөнд бол энийг мэдэх боломжтой. Зүгээр хүмүүсийн хандлт ямар байгаа юм бэ гэдг юм уу? Сошиал дээр танахыг одоо юу гэж үзэж байгаа юм бэ гэдг юм уу? Ингээд асуувал одоо бас судалгааны үр дүн эсвэл одоо энэ хариулт бол өөр одоо болох бах. За сүүлийн үеийн одоо маркетингтай тодорхой үйл ажиллагаа явуулдаг Үндэсний телевизийн түүхэн холбогдол, түүхэн үүрэг, за түүнд хадгалагдж байгаа одоо архивын баримт материалуудыг хинч үүсгээгүй. Тийм ч учраас үндэсний телевиз өөрөө байх ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Гэхдээ ямар хэлбэрээр байх уу, ямар зохион байгуулах уу гэдэг бид нэ заавал ярих ёстой. Жишээ нь одоо энэ би түрүү хэлсэн түүх соёлын музейн дурсгал зүйл 24 сая төгрөг үнэлэгдээд байж болохгүй. Үндэсний телевизийн энэ том хөрөнгө, энэ том байр 16 тэрбумаар үнэлэгдээд байж болохгүй. Ингээр ярих юм бол одоо 5 дахь байшин 16 тэрбумаар зарагдахгүй. Энэ бол зах зээл бодиттой. Тэр үнэлгээгээ дахиад хийх хэрэгтэй. Энэ ихнийх нь. Хоёрдугаарх нь түрүүн тэр сэтгэл ханамжийн судалгааг заавал хийх хэрэгтэй. Энэ та нарын ажлын үзүүлэлт байхгүй юу? Гэхдээ энийг хараат босоор хийхгүй бол хараат компаниураас хийлгэж болохгүй. За тэгээ яг нэг үехэд бол үндэсний телевиз 2024 оныхоо тайлангаа үндэсний зөвлөлөөр оруулаагүй юм байна гэдэг асуудлыг энд ярьж байна. Тэгэхээр 2025 оны тайлан бас оруулаагүй байгаа гэсэн үг. Тэгээд төрийн байгуулалтын байнгын хуралд яагаад танилцуулахар хуульчилсан бэ гэхээр уг нь үйл ажиллагааг чинь ил тод тайлгнадаг хэлбэрлүүл оруулах гэдэг нь өөрөө тайлгнадаг биш, томилогддог, төсөөж баталж өгдөг улсын хурал тайлгнадаг болох гэдэг. Энийг олон нийт мэдээсэй гэж л оруулж байгаа. За тэгээ бас дахиад яг нэг үлдэхэд үндэсний телевизийн асуудал төр манайхан маш боломжтой ханддаг юм аа. Манай айлын улс төрчид муулахаар гаргадаг байхгүй. Муугийн ярьцгаар гаргадаг үндэсний телевизээр. Хар тамга дарчтэй. Гэхдээ яг жинкнээс сайлаад магтаадахаар гаргаад идэв. Эн чинь нөгөө улс төрийн хараат байдлахгүй. Тэрнээс нэг уцтаад тэрийг гарга энийг гаргахгүй л бахал та. Томилсон субъектээс нь. Яг бодтер ингэж хар тамга дарддаг байхгүй. Зарим бүр бүх үе таалга нээлттэй. Магц нь гаргадаг, магтааг нь гаргадаг. За хувийн телевизүүд өнөөдөр нийт эфирийн 30-аас 35%, зарим 40%-ийг ямар нэгэн байдлаар худалдаж, контент спонсор эсвэл худалдаж хөрөнгө олдог, мөнгө олдог. Тэгэхээр түрүүн Ганбаатар гүшүүний хэлж байгаатай адилхан 2%-ийг 8% болгоход бид нар хичнээн дөрвөний санхүүгийн боломж үүсэх юм бэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. 2%-аар миний ойлгосноор 5 орчим тэрбум төгрөг олж байгаа мөн гэж ойлгосон зөв үү? Тайлан дээрээс 8% болохоор хийдий. Заавал сэтгэл ханамжгүй байгаа хүнээс 1000 төгрөг авах шаардлага байхгүй гин чинь зүгээр зах зээлийн багтаамж харуулж байна. 5% болгоход орлого чинь 8 тэрбум болох нь шүү дээ. 8% болгоход 10 тэрбум болох нь. Зар сурталчилгааны орлого. Тэр ийм тооцооллоо заавал нэг хийж үзүүл яасан юм бэ гэсэн нэг юм байгаа. Тэгээд яг энэ одоо үндсэн телевиз буцаж энэ одоо хөрөнгийнхөө
үнэлгээг сайжруулахгүй бол зүгээр мухагаар хэлээ. Объектыг нь хөвччүүл яах? Ийм лобби орж ирүүл яах? Тэгээд 16 тэрбумаар үнэлэгдээд энэ том объект чинь зарагдах юм шин. Тэгэхээр энэ үнэлгээнүүдээ би та бүхнийг эргэж хараа заавал хийлгээсэй их гэдэг юм. Одоо эн чинь хийдэг бас төрийн байгууллагууд байгаад байна шүү дээ. Тэгээ хоёрдугаар нөгөө түрүү асуулт авах нь амжааг юм аа. Нөгөө байр ашиглалтын яг зарцуулалт нь хэдэн үе байд? 100% гэж үзэх юм бол 80% үр ашигтай зарцуулагддаг, 20% үр ашиггүй зарцуулдаг тоо байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан хэрэг тийм байвал одоо тэр контент үйлдвэрлэлийн одоо төв болвол яасан гэх түрүүн бас Амбатар гүш үйлжсэн үү. Ийм саналуудыг та хэд мань ягараа. Тэгээд энэ хууль бараг өөрчлөлт орж таарах юм шиг миний ойлгосноор тэгэхээр тэрэн дээр үндэсний төлөв үзэх юм бол тэгээд саналуудаасаа өгөөрэй. Тэгээд хоорондоо хурлаа игээд нэг эхлээд тайлангаа танилцуулж шууд ингээд их хурл руу ороод ирэхээр та нар өвч ойлгомжгүй бидний өвч юм юу үлцээд байгаа нь утга учиргүй болчихж байгаа. Бүтэн 2 жилийн дараа тэрийг л хэлэх гэсэн.